За ингээд 1983 онд Лоте хүүхдийн сургалтын сан байгуулагдаад ингээд хүүхдүүд болон оюут хүүхдүүд бол бас гадаад олон орноос ирж байгаа гадаадын ажилчдын эгүүн гэлүү зангиж шүү. Тэднийг бас тэтгэдэг нийгмийн халамжийн төсөл дээр бас тэтгэлэг өгд юм байна. За тэгээд энэ манай дүүрс манай гэрийн хажуу талд байдаг болохоор ерөнхий ажлын газар гэж хэлээд байгаа. Гараал энд суугаад ажиллахад болно. Гэс судлууд нь чөлөөтэй, үнэгүй, тэгээ бүр дотроо кофе шоп гэдэртэй. Ялын төсөөгөө зөөц тэгэхээр нээлттэй гэсэн үг. За Лоте группийг байгуулсан. Өөрөө шүтлэгтэй хүн шиг байна. Энэ талаар бичсэн байна. Хүнээс суралцах юм их байна. Тэ нийгэмдээ ингээд том хөрөнгө оруулалт хийж хүүхдүүдийг уншихад сургаж ийн гэсэн үг. Унших орчныг бүрдүүлж өгч, ажиллах орчныг бүрдүүлж өгч. Ялын төсөв. 열정이 잠들지 않는다. 자, энэ дэр чинь ингээд уншаа сууж хахад гоё. Тэ. Өөрснийхөө хийсийг бас зургатаар үзүүлж байна. Хөгжиж би орон додод тэтгэлэг хийгээд нийгмийн халамжийн дээр хөрөнгө оруулалт юм шиг байна. За ингээд кофетэй, устай дэс усаа угаад ингээд явуулчихлаа. Тэнгүүтээ боксоор шиг митинг гэдэг группээрс орчуулна. За энэ дээр би суулаа.